Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Инженерүүдийн үдийн цай блогийн маань 4 дахь дугаар инхүү та бүхэндээ хүрж байна. Өнөөдөр манай блогийн маань зочин инженерээр Батүшиг маань оролцож байна. Батүшиг маань автомашины хүргэлтийн систем буюу энэ радиатор сервис, радиаторын мэргэжлийн ийм инженер оролцож байна. За миний өгч өөрийгөө танилцуулаарай. За намайг Батүшиг гэдэг. Радиатор сервисийн үүсгэн байгуулагч захирал. 2003 оноос хойш автомашины радиатораар засвараар дагнан үйл ажиллагаа явуулж байгаа ийм хүн байна. Ер нь бол Монголд ер нь яг радиатор засвар гэдэг юм уу? Радиаторын энэ бизнесийг ер нь бол анхдагчдын бол нэг үстэй юм шүү. За ер нь бол яг төрөлдсөн радиатор сервис гэдэг утгаараа бол анхдагч гэж явна. Тэгээд 2001 оноос ер нь хийж эхлээд 2003 оноос яг бие даасан радиаторын сервисээ нээж ажилласан. Зөв. Дархан хотод эхэлж ирсэн. Дархан хотод. Ажлын гараг радиаторыг Дархан хотоос. Дархан хотод ер нь тухайн үед Дархан ч гэдэг юм уу ер нь хөдөө орон нутгуудад бас нэг мэрсэр радиатор янзалдаг тийм тухайн үеийн нэг Орос тэрэг мэрэгнэл радиаторууд янз 2001 он ч бас тий Япон тэргүүд бас яг ороод ирсэн байсан үе тэгтэл ер нь анх ажаад засч эхэлж ирсэн радиатороос. За хамгийн анх гагнж сэтгэж янзалж ирсэн радиаторудаас мань дурдах юм бол зил 130 байж гэн, газ 53 байж гэн, ВАЗ 469 фургон. За тэгээд 21 газ. Дандаа Орос тэргүүд. Ер нь яг тэгж эхэлж ирсэн. Тэгээд нөгөө хөгшин портер бонго араас нь залгаж орж ирээл. Тэгээл Япон машинууд гээл Зөв. тэгж эхэлж ялаа. Нөгөө Excel Elentra-гаас тий бас тэгэл. Анх бол Орос тэрэгний радиатор чинь бол ихэвчлэн гуйлан радиатор байж байгаа шүү дээ. Тий Орос тий гуйлан банктай, Сэдгэн ч гэсэн гуйлан тийм радиаторууд. Тэгээ гагнаад янзлцдаг байж байгаад сүүл рүүгээ Япон машины радиатор чинь дээд банк, доод банк нь хуунцар болоод эхэлж байгаа. Тэр шинэ юм болоод эхэлж байгаа шүү дээ. Тий тэгээд хамгийн анх тэр гуйлан радиаторуудыг чинь тугалгаар гагна шүү дээ. Ер нь тэгээ хөдөлгүүр хална асуудал ихтэй. Тэгээд радиаторын дээд банкыг аваад тэгээд бүх гууснуудын шүүгээр сэтгээд, цэвлээд, угаагаад, гагнаад тэр үйлчлэгийг ер нь хамгийн анх хийж эхэлж ирсэн. Зөв. Тэгээд дараа нь 2000-ад оны үеэс ч юм уу дээд доод банк нь хуунцар радиаторууд голчлон их орж ирсэн. Нөгөө Excel Elentra-гаас ахгуулаад санаатай хоёр гэл эхэлж ялээ шүү дээ хойд тийм ээ. Тэгээ яг гуйлан банктай радиаторудаас бол нөгөө хөгшин портер бонго гэл эхэлнэ шүү дээ. Mighty 1 гэл тэгэл эхэлж ялаа. Бас гуйл байсан юм тэр. Тий, одоо ч Mercer бас байгаа. Гэхдээ их багассан л та. Тий, тэгээд машины радиатор гэдэг юмтай одоо 2003 оноос хойш би дааж хийж эхэлснээс хойш гэхэд 23 жил болчих. Нодлон нэг найзыг харж байхад нэг юу хийгээд байсан шүү дээ. Нэг бисрэг наадам маягийн юм хийгээд тий. Радиатор 23 онд уу? 23 онд. Тий 20 жилийн ойгоо тэржит нэг бяцхан наадам байсан. Тийм ээ. Тэр чинь айгүй олон бүхэн тэр барилтаад бас нэг хөөрхөн лайв энэ танаа бижэр чинь лайв яваад байсан тийм үстэй. Тэгсэн зөвгийг өөр лайв яваад. Тэгсэн яг ойр дорны хүмүүсийг өрөөд нэг 20 жилийн ойгээд нэг хөөрхөн бисрэг наадам хийгээд тэгсэн. Зөв. Ер нь юу гэдгийг манай блогийн маань үзэж байгаа хүмүүсүүд маань бид нар дандаа нэг юм автын талаар инженерүүд оролцуулаад байгаа. Манай өнөөдрийн Түшгийн маань ярих сэдэв бол ерөөсөө автомашины хүргэлтийн систем, радиатор тийм үү? Одоо энэгээр 23 жилийн нүр туршлагатай ийм инженерийг зорин өрн энэ юунда оролцуулж байгаа нэг гол зүйл нь юу юм бэхээр яг ингээл халууны дулааны хуулийг хэлээ. Намар болохоор чинь нөгөө радиатор антивирус солих тэрний үйлчилгээ парн хүүтэ үлээдэг тийм үү? Одоо ингээд 100 болоод 90 30 ачаал эхлэхэр ч яг тий. Одоо ингээд дулаан ороод ирэнгүүт ийм асуудал үүснэ. Манайхан чинь нөгөө радиаторынхаа урд пар муу халаад харин кордон цаас ингээ хийчдэг байхгүй. За тэгээд трийгээ таг мартаад одоо 4 сар морд гадаа нэг нэмэх хойр болоод ирэнгүүт трийгээ мартаж явж байгаад залгана штэ. За энэ өстө машины бас усны халаад ингээд тургаад болохоо байлаа. Тэгээд радиатор нь бүглэрсэн юм шиг байна гэж хүрээд ирэн. Тэгэнгүүт зарим хүмүүс тэр кордон цаас авах мартцсан юм. Тэгэнгүүт тэр радиаторын сетгэр чинь салхи нэвтэржээж хөрөх ёстой юм чинь. Одоо хүнээр бол халуун зунаар ски маск зүүчээд яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгэл тэрийг авангуу талхаа болох жишээний. За мөн одоо модны нөгөө
цагаан хүн ундаг штэ. Тэр чи хэдэн жилээр ингээд хоримтлагцаар гоод радиатор яг энэ сэнсний тойргийнх нь урталт нэг юм нэг эсхий зулгай шиг болчихдог штэ тий. Тэрийг жолооч нар манаас мэдгүйгээс болж хөлгүүрээ халаан, мотороо зөхүүлэн зөндөө ус асуудал үүсдэг. За тэгээ бас нэг асуудал нь болохоор дотор талдаа их бөглөрж ирэлтэй гуурсан. Тэрний ягаад ихэвчлэн бол зэврээд бас байгаа юм. Дээр нь болохоор янз бүрийн тосгол энтрээс хольж хийх. За тэгээд хөдөө гадаа явж хахад гоожингууд нөгөө нэг илс шиг нэг нутаг зогсоос гэдэг юм их жаавчаал хоёр бүтнийг хийцэн гэсэн нөхөрч ирнэ штэ. Тэгвэл тэгэл бүр таг үсттэй тэр чинь одоо. Хөвлөстэй том радиатор, парны радиатор хоёрлоо нороод ерөөсө бүх гуурсуудын таг барьчдаг байхгүй юу? Тэгэнгүүт мэдээж хөлгүүр хална. Хоёрдугаар парны радиатор ерөөсө хал хөглөхгүй. Гэх мэтлэн дулааны үйлрэл эхлэнгүүд ийм асуудлууд их тулгарч ирнэ. Жоохон хүүтрээд намар 10 11 сар төхөөд ирэнгүүт ямар асуудал тулгарх вэ гэхээр ерөөсөө юу штэ. Парн хөдөлгөөд байна гэсэн алах байна гэсэн толж үлээгээд байна. Тий, нэг тал руугаа хөдөлгөөд байна. Эсвэл нийтдээ хөдөлгөөд байна гэсэн асуудал. Тэрэн дээр болохоор манайх пар угаадаг нэг машин зохион бүтээсэн. Тэр нөгөө нэг салаан задлахгүй угаана гэсэн нэг вестээр аягүй хэмнээд яваад байгаа. Тэрний чинь бас нэг арай нэг боловсронгуй хувилбарын сүүлийн 3 4 жил хийсэн. Тэр машинаар угаагаад яг ямар машинууд нь яг болоод байна гэхээр ерөнхийдөө жоохон хөнгөн дунд бөглөрөлтэй машинууд нь тэгээ болчихно. Нэлийн хүнд бөглөрөлтэй үл заавал парны радиаторыг авч сэтгэн эсвэл бүр цоо шинэ солино. Тийм үйлчлэгээ үзүүлдэг байхгүй юу? Ер нь тэр нөгөө пара салон задлахгүй угаана гэдэг байгаа нөхдүүд бас нэг юм нэг талаас нь одоо бодистой угаагчдын бодистой юу даралтаа шахаад нөгөө талаар ингээд нэг юм залиндаад угаадаг шиг. Тэгээ тэр ер нь миний бодлоор бол нэг тийм яг тийм үр дүнтэй болвол нь бас яг тийм биш байгаа тань гэж би хараад. За яг ийм байгаа яг түрүүний хэлснээр хөнгөн зэгийн бөглөрөл бол гарч байна. Нөгөө талж малж үлээж байгаа тийм юм гэж яг таллах чинь гэсэн гэхдээ ингээд бүр нэг таг бөглөрсөн бол бас хэцүү. Түрүүний нэг тал руу хөнгөн зэргийн бөглөрлөлт бол гайгүй гарч байна. Нөгөө нэг докторчоо хийгээд хэдэн сар болцсон бол тэгээд ямар ч найраа байхгүй шүү. Ер нь бол радиаторын нөгөө энэ антивриз тосоолын нөгөө гол согсогч гэж юмнууд байгаа даа шүү дээ. Энд чинь өөрөө яадгүй гэхээр хэрвээ та радиатор дээрээ тэр гол согчийг хийх гэж байгаа бол нь тодорхой хэмжээний нөгөө тэдэн литрт тижнээ юу гэдэг нэг юм норматив нэгдүгээрт байгаа. Хоёрдугаар асуудал юу вэ гэхээр таны радиатор буюу хөргөлтийн системэнд юу байхгүй нөгөө хий одоо юу гэдгийг нөгөө дундуур байж болдгоо байхгүй. Тэр чинь нөгөө агаартай оруулдчихж шууд бөглөдөг байхгүй. Нөгөө гарч байгаа хэсэг дээр очиж яг цаанаас агаар орж ирж байгаа учраас тийм үү? Тэр сэрж очиж бөглөдөг байхгүй. Тэгэхээр манайхан чи яаж юм тэгэхээр нөгөө дууссан байгаа антури зүүнүүдэ дууссан байж хахад нь нөгөөдхөө хийгээд тэгээд хийгээд ч аваагүй байж хагаад дээрс натуризм нэмчихэж байгаа юм тийм үү. Тэгэн гут миний зүгээр яг нөгөө радиатор сэлгэхдээ яг нөгөө парны радиатор, юуны радиатор дээр жаахан хийтэй байх үед тэндээс ахуулаад ингээд дараа явчихж байгаа юм л та. За яг хөвчлэн уусч миний ажиллаж байгаа бол хөвчлэн уусч хөхгүйгээр ингээд эргэлт хийж яхад одоо радиатор ч өөрөө гурс маш нарийнхан шүү дээ. Тий. Огцсон одоо нөгөө халаахын тулд маш нарийнхан байж идэг. Тэрэн дээр чи нөгөө нэг юм одоо бич тийм ингээд эргэлт үүсэнгүүт чи ингээд бүгдлэх тийм аюултай байт юм бол гэж би бодсон. Ер нь бол тэр радиатор зогсоогч гэдэг юм бол хоцрогдсон юм. Одоо орчин үед бол хоцрогдсон юм. Яг үнэхээр зуны халуунд говь цөлд явж байгаа дангаж сангаж өгөхийн даваан дээр ч юм уу эсвэл өвөл одоо хөлдөж өгөхийн даваанд арга дасарсан үед л хийх юм байна. Тэрийг хийлээ гэхэд авцерус бараацсан тохиолдолд бол заавал цэвэрлэгээ хийлгэж асгаад шинэ хөргөлтийн шиг хийсэн. Тэнгүүд манай нөхдүүд жолооч нар болохоор тэр жигт нь мартаж яваад хамаг системээ бөглөөд санхүүгийн том эрсдэлд өөрсдөө оруулдаг, машин тэргээ эвддэг. Тийм зөвхөн радиатор дотор бөглөхөөс гадна радиаторын нөгөө моторын хөдөлгүүрийн блок дотор бүрээстэй бүр амар болж байгаа. Блок тэгээд одоо тэр шалан колонууд парны радиатор, хоошоо заалны радиатор. Заалтай тэрэг бол тэгээд бүх системээр парны салоны параас гадна хой заалны парлуугаад хөргөлтийн шингээ очиж байгаа шүү дээ. Тэр чинь очиод бас таг бөглөж байгаа. Тэгэнгүүт том радиатораа сэтгүүлнэ. Салоны параа салон задлж сэтгүүлнэ. Хой заалны параа сэтгүүлнэ. Тэгээд системээ угаалгана. Маш өндөр зардал гардаг байхгүй. Тийм болохоор жолооч нар одоо тэр
досол гойжлтыг зогсоогч гэдэг ямыг ер нь болж өгөл бити хэрэглээрээ гэж зөвлөх гээд байгаа. Хэрвээ тэр үнэхээр үнэн асуудалгүй зүйл байсан бол одоо бид нар шиг радиатор янзалдаг хүмүүс ер нь байгаад ч хэрэггүй шүү дээ, тийм ээ. Тийм байна. Тэгэхээр анхан шатны хэл юм байгаа юм л да. Вирус дээр очих дараагийнхаа үйлчлэгийг авахд л одоо ам зогох гэх юм уу? Ам тэрэ байдлаар. За тэгээд бас одоо дулаараа дэрэнгүүт нөгөө air condition асуудалтай юм шиг. Air condition-ы одоо бидний ядгаар пирон гэдэг зүйл бол ерөнхийдөө өөрийн гэсэн эдлэгээний хугацаатай байдаг. А яг машинаас үйлдвэрээсээ машинтайгаа ирсэн тэр кондишны пирон бол маш чанартай. Сайн пирон байдаг. А ямар нэгэн байдлаар радиатор солих ч юм уу эсвэл мөргөлтнөөс соорох ч юм уу асуудал үүсээд кондишн байхгүй болсон тохиолдолд бол дахиж шинээр цэнгэлэх шаардлагатай болдог. За шинээр цэнгэлхийг бол одоо мэдээж эхлээд агарын вакуумд соруулж аавна. А эхлээд шалгана. Эхлээд цоорхоо байна уу? Битүүмжээ шалгана. Дараа нь вакуумаар доторх хийгээ соруулж аавна. За тэгээд яг хэдэн грамм орох уу тэр хэмжээгээр нь цэнэглэнэ. За мөн хэдэн грамм тос ямар маркийн тос орох уу тэрүүгээр нь тосолж шийдэх байна. Тий. Тэгээд ерөнхийдөө одоо орчин үеийн он залуу Toyota голцоо машинууд 1234 гэсэн маркийн кондишнтэй болсон байгаа ихэнх нь. Тэр нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө байгаль орчинд их хор нөлөө багтай гэсэн тийм кондишнтэй машинууд их орж ирж байгаа. Тий. Тэр болохоор зах зээл дээр үн өртөг их өндөртэй. За ойролцоогоор одоо нэг 400 граммаас одоо нэг 1200 грамм ордог байлаа гэж бодоход нэг үн өртөг нь бол нэг 300 мянгаас нэг 500 мянган төгрөгөөр Монголд ер нь газар руу цэнгэлж байгаа. Тийм учиртай. Энгийн 1234 бол нэг Монголд бол нэг 50 мянгаас нэг 150 мянган хооронд ер нь суудлын тэрхүүдийг бол тийм мааштай цэнгэлдэг байх жишээний. Тэгээ хүмүүс одоо сүүлийн үед ингэж асуугаад байна. Тэр автомат кондишн цэнгэлдэг машинууд одоо тэрүүгээр цэнгэлүүлсэн дээр үү эсвэл зүгээр ингээ гараар цэнгэлүүлсэн ямар ялгаатай вэ гэж асууж байна. За тэр автомат кондишны машинуудын давуу тал нь болохоор юу вэ? Хуучин кондишныг ингээ сороод авчдаг. Пироны. Тэгээд буцаагаад хийдэг. Дутагдaltaй тал нь болохоор маш жижиг алдаа юм уу бүглэрэл дээр шууд алдаа зогсчихдээ. Нөгөө автомат чинь. Тий автомат. Тэгээ бас хугацаа их хөр. Ерөнхийдөө ингээд сайн муу гэсэн юм бол байхгүй. Сайн пироноор энгийн багжаар цэнэглэх тэрүүгээр цэнэглэх ямар ч ялгаа байхгүй ер нь бол тий. Хамгийн чухал нь кондишн дээр бол ерөөсөө пироны чанар. Хамгийн нэг нэмээс пироны чанар. Тэгээд мэдээж цэнэглэж байгаа механик нэлээд дуршлагатай явуулах хэрэгтэй. Зөв онцлох хэрэгтэй. Тэгээд олон дахин нөгөө тос мосын нэгтүүлж хийгээд янз бүрийн пирон ингээ хольж хийснээс болоод кондишны радиатор дотор байдаг ийм босоо шүүр байдаг хгүй дотроо энэ одоо жижиг цагаан будаа шиг юм уу тэр шүүр ингээ дотроо затарчихдээ. Задрахаараа тэгээ ерөөсөө кондишны бүх системүүдийг бүглэнэ. Бүглэн тохиолдолд бол тэгэл ерөөсөө 1000 цэнэглээд хизээч хөдөлгөхгүй. Заавал том кондишны радиатор салааны кондишны радиатор хоёрыг солино. Яагаад сольдог вэ гэхээр нэг кондишны радиаторын ийм гуурсан дотор 10 хэдий гинэ зүүнний сүвчийг суугаар тэр кондишны пирон чинь гүйдэг байхгүй. Тийм учраас тэрийг одоо ингээ угаад сэвэрлээд ерөнхийдөө үр дүнтэй болох магадлал маш бага. Зүг. Тэгээд тэр баалсан тэр одоо тустай товуучийг тийм баалсан хар юм болчдөг байхгүй. Кондишны систем дотор. Тэгээд тэр системээр нь цэвэрлээд тэр салооны кондишн том кондишн хоёроо солиод тэр чимээ салон бүтэн задлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэнгүүд баг нямба хийдэг хүнд бол бүтэн өдрийн ажил болно. Нэг местиг тэ мэдж байгаа шүү дээ. Бүхэл өдөржингөө нэг местиг гацаана. Тим асуудал үүсэх хүнд бол манай жолооч нар таарлцсан газараараа кондишнаа битээ цэнэглүүлээрээ ерөнхийдөө нэг баталгаатай найдвартай гэж бодсон газруудаараа бол кондишн цэнэглэх хүслийг авраа гэж хэлдэг. Кондишны радиатор одоо нэг болонд нэг юм босоо нэг шүүр маягийн нэг юу тийм саяны шүүр тийм саяны тийм энэ одоо солих хүчтэй танаа дээр явагдаж байгаа үед шүүрэн байгаа. Бага ерөнхийдөө ихэвчлэн Toyota Lexus загварын машинуудын ихэвчлэн бэлэн байдаг. Бэлэн байж байгаа. Nissan болон бусад брэндүүдийнх бол ихэнх нь байхгүй. Тэр ихэвчлэн ингээд гаргаад ирэхэд бол нэг пат хараал юм байт юм л шүү дээ. Тийм тэгээд миний түрүүний хэлдэг нөгөө нэг муу пироноор олон удаа тусалж цэнэглэснээс болж их тэр асуудал үүсдэг. Тэрнээс яг оригинал пиронтойгоо олон жил явсан байсан ч тэр бол барагтай бохирдохгүй. Ерөөсөө шалтгаан нь тэр байж. Тос ихтүүлэх бол хамгийн аюултай.
Тийм учраас. Ер нь Тэгэхээр одоо гадуур ихэвчлэн одоо баг хаасайг бол ингээд перрон цэнгэлж байгаа шүү дээ. Тий. Ихэвчлэн бол ерөнхийдөө нэг юм жижиг перрон цэнгэлж явуулж байгаа. Тосмос жаах тэр нэг хийж байгаа юм харагддаг. Тэгэхээр заавал одоо перрон цэнгэлэхэд зөвхөн перрон шахах юм уу эсвэл одоо тосын давхар хийж явах хэрэгтэй юм уу? Одоо ийм миний ойлгож байгаагаар бол ийм байгаа юм. За одоо ингээд нэг хөдөлгүүр авахд дөнгөж одоо перроны цэнгийг гаргаад нэг удахгүй буцаага цэнгэлэхэд бол би бол заавал туслах албагүй гэж үздэг. Тий. Үнэхээр ингээд кондишны радиатор нь цоорхоод ч юм уу түрүүпийг ингээд салгаад бүр ингээд удцсан машинууд бол заавал туслах шаардлага. Удаад нөгөө кондишныхаа афродыг энд аваачаад хайчдаг нөгөө тэр тоошоор ороод буцаагаад хийчдэг. Ихэвчлэн тийм нөхцөлд ерөөдөө гацаад байна уу гэж би ойлгосон. Тийм очиртай. Тэгээ ерөнхийдөө манай жолооч нар одоо ингээд салааны шүүр шүү дээ. Салааны шүүрийг одоо хамгийн наазахын салааны шүүр нь бүглэрсэн байхад л кондишн Монголыг гэдэг ирдэг байхгүй. Тий, тэгэнгүүт хамгийн эхлээ салааны шүүрээ үзчээд тэгээд үнэхээр кондишны асуудал үүсвэл бас сургаж хандах хэрэгтэй. Тэгэхгүй наазахын хүн өөрөө мэдж явах хэрэгтэй юм аа зарим хүмүүс маань мэдгүйгээсээ болоод цаг зав тий бүх юм аварч байна. Тийм байгаа юм кондишн дээр нэг тиймэрхүү байгаа юм. За тэгээд өөр юу л их асуух юм байна. За түр паузч байгаа. Тэр перроны тосыг заавал ер нь хийгээд байх болвол нь одоо зүгээр явж байгаа перроны даралт нууц байж даралт нь багсан байдаг шүү дээ. Гэтэ битүүж юмгүй. Тэгвэл цоорсон байсан юм байхгүй шүү дээ. Тэр нөхцөл бол заавал тэгэхэд бол заавал тослого шаардлага байхгүй юм шүү дээ. Байхгүй. Гэтэ ийм шүү дээ. Би ингээд хараад байхад гिचнээ ингээд перрон дотроо дундарсан байсан ч гэсэн ер нь шинэрлж нэмээд бол нэг л сэтгэл хөрөхгүй санагдаад байна. Бүр бүтэн сорол. Тий гаргаж байгаа тий. Гаргаж байгаа л. Бүр юусэн аа. Тэгэхгүй нөгөө зарим тохиолдолд бол одоо нөгөө чаддгүй нөгөө бюджетний гарууд бол баахан хийж хаа болсон байдаг шүү дээ тий. Ерөөсөө нөгөө хасааж агаад л хийж хаад явуулдаг. Тэг бюрочи ихтгээрээ бүр нам гацчихсан тий. Ихтэл ерөөс болохгүй. Ихчих юм бол хүн ажиллахаа байж тийм гэж. Тэгвэл мотороо гацаад шатсан ш. Мотор нь гацчих тийм гэж. Тэр чинь нэг ажлын орчин үүсэхгүй байхгүй. Байгуу шүү дээ. За, ер нь бол сая кондишны талаар нэлээ ярилцлаа. Тэглээ. Ер нь бол автомашины хөргөлтийн систем гэдэг бол өөрөө маш чухал систем. Хөдөлгүүр ер нь урт наслах тийм энэ зүйл дээр бол нэг радиаторын хөргөлтийн систем гэдэг зүйл нь өөрөө маш одоо хэрэгтэй ийм систем байдаг. Хөргөлтийн системийг ер нь бол яг зүгээр товчхон автомашин хэрэглэгчтэй тайлбарлаж ярих юм бол таны урагч байгаа нөгөө урд нь солиод байдаг улдаан ногоон өнгөтэй антифриз гэдэг байгаа зүйл чинь таны хөдөлгүүрийн чинь гадна талд тэр усны цамц буюу блок гэж байгаа тийм. Тэр блокоор сэлээд помпны эргэлтээрээ радиатор руугаа ороод хөрөөд ингэж явдаг. Энэ бас хөргөлтийн систем бол нэлийн автомашинд бас маш том хэрэгтэй систем байна. Энэ тий доктортой хөдөлгүүрийг доктортой жигд ажиллуулах юм. Би хөдөлгөөнийг хангаж байгаа шүү дээ. Тэгээ мөн салооны одоо өвөл зорчход салоонд одоо тийм одоо энэ пар халуун үлээж байгаа ч одоо яг тэр антифриз бас хөдөлгүүрийн энэ хөргөх систем буюу хөргөх халаах систем гэдэг энэ ч өөр маш том одоо барилгаа ч гэсэндээ тийм үстэй хөргөлтийн систем агаржуул талалтын систем гэдэг ингэ байж байгаа. Яг автомашинтай яг жижигрүүлсэн бас яг нэг юм ховлор байдаг юм аа. Энэний маань бас 20 хэдэн жил дагнчихсан яг мэрэгжлийн инженер маань өнөөдөр та бүхэнтэйгээ бас ярьж байгаа юм шүү тий. Ер нь бол яг ингэж хэрэглэгчд нэг тийм гоё анхан шатны нэг гоё мэдлэг одоо юу гэдэг тий. Автомашиныхаа радиаторыг гэдэг юм уу тий хөргөлтийн системийг одоо жигд байлгахын тулд яг юу анхаарах хэрэгтэй байдаг энэ талаас нэг өгшөн. За хамгийн эхлээд хүмүүсийн асуудаг түгээмэл асуулт бол энэ хөргөлтийн шингэн тосоол антифриз ер нь аль нь сайн бэ? Аль нь хийх вэ? Яг гэж их асуудаг байхгүй. Тэгэлгүй байх. За тэгэнгүүт ерөнхийдөө ийм байхгүй юу? Ерөнхийдөө тэр айхтар муу, айхтар сайн гэж бол ер нь гайгүй. Монгол заргаж байгаа антифриз хөргөлтийн шингэнүүдийн нэг 70-80 орчим хувь нь Оросын албаны улсаас орж ирдэг юм. За үлдсэн 30% орчим нь бол бусад улсаас. Бусад улс гэдэг нь болохоор Япон, Солонгос, Хятад гэх мэтчлэн тийм ээ. За тэгээд цэнхэр өнгийн тосоолыг бол одоо дэлхий дээр хэрэгжилж байгаа улс бараг байхгүй болсон.
Монгол, Орос, Хойд Солонгос гурвал байх шүү гай. Бусад улсууд ер нь цэнхрийг бол ер нь баг болсон. Цэнхэр бол яг хөргөлтийн шингэнд дундаа арай ихэнд төрүүлж гарсан. Хөргөлтийн шингэн байгаа. За тосоол одоо нөгөө монголоор бол тосоол гэж яриад байгаа шүү. Тий, тосоол тий. За тэгээд орчин үед хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь бол ерөөхдөө улаан өнгийн антивирус буюу хөргөлтийн шингэн. Найрлагын стандарт нь бол G12 гэж явдаг. Тэр G12 стандарттай хөргөлтийн шингэнүүдийг бол хооронд нь хольж ихэд бол эдэх магадлал ер нь бага. Гайгүй тий. За тэгээд ногоон өнгийн хөргөлтийн шингэн бол ихэвчлэн Солонгос машин болон Mitsubishi, Honda, Mazda зэрэг Nissan энтерт их түгээмэл цаанаас үйлдвэрээс хийгдэж орж оюун байдлаар тийм үйлдвэрээс гарах та. Тийм. Гэхдээ ерөөсөө ийм байхгүй юу. Заавал тийм өнгөтэй химийн гэсэн юм ер нь ягштал тийм юм бол байхгүй шүү дээ. Ер нь бол миний хүмүүст хэлдэг зөвлөгөө бол өнгөө нэг холихгүй шиг явж байгаа. Тэгээд ерөнхийдөө харж агаад өртгөө өвдөж гэсэн дундчлаад хийчихээ гэж зөвлөдөг. Нөгөө найруулдаг бас их өтгөн антивирус бас байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Нөгөө хувьтай хийдэг тийм үү? Тий. Одоо 70 30 60 40 тэр бол яг фашизмын үед ч байсан одоо ч мэрсэр байх юм байгаа. Гэтэ тэрэнд бол би одоо яг олон жилийн хөрөлтийн шингэнтэй ноцолцсон хүний хувьд бол нэг ашаад үуч гэж байгаа нэг тааламжтай биш. Яагаад тэгэхээр хит хураагаар нь хийгээд бас артитра цоолсон хүмүүс ч байдгийн. Хитрхи сул найруулад зэвэрлэлд өгсөн хүмүүс ч байдгийн. Тийм болохоор манай Монголын нөхцөл 40 Цельсийн 40 градусаас арай дээш температуртай хөргөлтийн шингэнүүдийг өөрсдийнхөө сонголтоор аваад хийчихдэх зүгээр. Одоо Монголд хамгийн түгээмэл хийгдэгүүд нь бол одоо энэ Петровсын оруулж ирдэг Сибира, Синтик энтергээд бас дайггүй хөргөлтийн шингэнүүд байна. За мөн Автолийн оруулж ирдэг одоо Фужима гэж байгаа тийм ээ. За тэгээд Аврора энтергээд дайггүй хөргөлтийн шингэнүүд бол байгаа. Яг олон жил би бас хэрэглээд туршаад бас чанарын мэдчихсэн юм байна тийм. Танах одоо ардиатрис вирус дээр ямар антивирус ерхийдээ хвшлэн хэрэгжилж яг саяны хэлсэн Петровс тосын оруулж ирдэг Синтик гэдэг антивирус 45 градустай, тундас бага үүсдэг, тослох чанар сайтай. Ер нь нэг дайггүй. Би өөрийнхөө машинд бас хийгээд нэг 20-30 мянган км, 50 мянган км явж үтсэн. Ер нь бол тослох чанар болон хөлдөх температур эдгээр нь буураагүй их боломж юм байсан. Зөв. Ер нь саний түшиг инженерийн ярьж байгаагаар антивирус гэдэг зүйл зөвхөн юу яадаг юм шүү, тийм үү? Хөргөлт гэдэг юм уу, тийм энэ ус шиг тийм бол биш ээ. Энэ маань өөрөө бас тослох чадвартай байх хэрэгтэй. Мөн зэврэлт үүсдэггүй, цэвэрлэх тийм одоо ингээд тосч гисэнтэй моторын хөдөлгүүрийн тосч гисэн адилхан тийм ээ. Цэвэрлэх, хөргөх тийм тослох гэдэг юм уу? Яг энэ температур одоо үүрэг гүйцэтгэдэг шиг антивирус маань гэсэн адилхан бас яг иймэрхүү үүрэг гүйцэтгэдэг юм шүү. Тэгэхээр та бүхэн маань манай түшиг инженерийн ярьснаар тийм ер нь болвол тэр өнгө холих одоо юу гэдгийг нөгөө ийм үнэтэй антивирус хийх үү, хямдхан антивирус хийх үү, ер нь ямар нь зүгээр байдгийг тэргээл хүмүүсүүд асуудаг шүү дээ. Тэгэхээр чи ер нь болвол дундчлаад үнэ авчих. Монголд ер нь болвол сая түшгэлээр ярьж байгаагаар 70% нь Оросоос орж ирж байна гэж байна тийм үү? Тий. Тэгэхээр ер нь болвол ямар ч антивирусуудыг аваад хийхэд болвол нэг их тийм одоо буруутахгүй хаа. Мөн ер нь болвол миний зүгээр нэг юм судалгаа юмуд уншаад байж хад ингэж байгаа байхгүй. Антивирусийн ногоон сайн юм уу, улаан сайн ч юм уу гэл ингээл янз янз юмс асуудаг. Энэ бол ерөөсөө зүгээр л өнгө. Мөн ямар нэгэн байдлаар эн чинь нөгөө нэг юм неон ногоон нэг юм ягаан байдаг шүү дээ. Тийм алдаж байгаа юм уу, шүүрж байгаа тэр хэсгийг ингээд нөгөө гэрлэр цугаад харахад тод харагдах л ийм зүйл болохоос биш. Яг нөгөө ногоон нь сайн, улаан нь сайн гэдэг юм уу, тийм зүйлүүд бол байдаг юм шүү. Харин өнгөө ер нь яг уу хольж хилээргээд одоо юу гэдгийг нэг айхтар тийм юу болохгүй ч гэсэн дараа нь бас нэг сэтгэл зүйтэй тийм ээд чинь гашилч шиг гэдэг юм. Ер нь тэгтээ бол инженерээс асуухад миний бодлоор бол зүгээр бодлоо нэг тулгаад байгаа юм бичлээ тийм. Гэхдээ ногоон дээр улаан дээр ногооныг хийлээгээд тэнд нэг тийм айхтар буруу зүйл бол биш гэж би бодлоо. Тэгээд ийм байхгүй гол нь хоёр шинэ хөргөлтийн шингэнийг холих нэг өөр. Ажилтсан хуучин хөргөлтийн шингэнийг өнгө холж хийхэд эдэх магадлал яг олон жилийн туршлагаас харахад арай илүү юм шиг санагдсан. Тийм болохоор болж өгвөл өнгө дагуугаа тийм явж байгаа. Магадгүй өнгийн сольж хийх гэж байгаа бол
блок хөргөлтийн систем доторхоо сайхан цэвэрлж хөөж гаргаад тэгээд өстой ямар хийж болно гэж. Одоо хөдөө би нэг жолооч одоо байлаа гэж бодъё. Ямар нэгэн байдлаар халаад ч гэдэм үү одоо артетрийн таг нөгөө эвдэрчдэг шүү дээ нөгөө паскала даахад эвдэрчдэг тургидаг. Тэгээд за ингээд хөрөлтийн шингийн дундарчлаа Toyota-гийн машин улаан интерестэй байлаа. Хөдөө одоо ус тосоолноос өөр юм алгаа. Тосоол гэдэг нь одоо цэгэр байна шүү дээ хөвчлэн хөдөөгөр байж. За би тосоол хийгээд дээрээс нь нэмээд явчихад яах вэ? Яах ч вэ? Ер нь бол тулгамдсан үед бол ус чин шүү дээ. Тий ус. Тий шалбааг чин шүү дээ. Одоо хөдөө хээр бол яг шээсэн тохиолдолч байна. Сумын төв бараадахын тулд. Тэр бол асуудал болно. Тэгээ гол нь ирээд тэрийг сайхан угааж сервис тандаа доторхыг хөөлгөж гаргаад шинээр хөргөлийн шингэл хийх хэрэгтэй. Зайлшгүй ус хийсэн тохиолдолд бол ер нь бол нэг миний тооцоогоор 48 72 цаг магаас илүү дан устай байх шууд блокны зэвэрлэлт үүсгэдэг байхгүй тий. Тийм болохоор 48 цагийн дотор ч юм уу газ усаа асгаад түрээсээ хийгээд явах нэг юм асуулт байна. Одоо Японоос манайхан ч нөгөө импортын машин чинь дан Японоос орж ирж байгаа шүү дээ. Тий, ер нь бол их хвчлээ тий. Одоо 101 70% гэх юм. Тий. Японоос орж ирж байгаа машин улаан тэрээс нэгээд хэмжээд үзэхэд за нэг үсрээд нэг 25 градустай байдаг. Энэ одоо муу температур нь унаад 25 болцсон байвал альсвал нөгөө нэг Монгол шиг юм хүүдэрдэг учраас цаанаасаа 25 градусын температур хийцэн байна уу? За, наадах ч юм бол ийм байгаа хөө. Одоо Японы хойд нутгууд бол ерөнхийдөө 40-тай температур хийж байгаа. Японы нэлээд өмнөд хотууд бол 20-25 градус төхөлдөх температурын температур хийж байгаа. Японы яг бүсчлэлээр аль хаваас орж ирсэн бэ гэдгээрээ л хөрөлтийн шигний градусын зөрүү гарч байгаа. Тэрээс 20 градустай температур муу гэсэн үг л биш. Тэр бол уур амьсгал харьцангуй дулаан газрын автомашинууд тийм градустай орж ирж байгаа. Тийм болохоор Японоос байна уу аль улсаас орж ирсэн автомашиныг орж ирэнгүүт хамгийн нэгдүгээрт хөрөлтийн шигнээ дурандаа л үзчих дураа үзүүлэх. Тий. Тэгээд энэс биш болвол нь одоо сая 60-та инженерийн Жакинжи ярьсанаар бол хөргөлтийн шингэн өөрөө муудаа температур нь унахгүй юм байна. Тийм үү? Яг олон жил болоод бас унах тохиолдол байна. Яг орж ирсэн Японоос орж ирсэн автомашинтай хувьд голчлон бол цаанаасаа л тийм ялгаатай. Тийм байгаа. Ихэвчлэн л 25 градустай орж ирдэг. Яг Хоккайдо гэдэг тэр хойд нутгуудынх нь бол жоохон 40 мөчтэй орж ирдэг. Тийм байлээ шүү. Ер нь нэг winter package энэ төр гэдэг бүрөөсөө тэр ч тэд нар ч бол өрөөс яг дуранхад бол нэг 40-с дээш бол одоо 50% биш. Тийм янз. Ер нь бол тэгээд бүсчлээс шалтгаалаад ерөө урагшаа болвол тэгээд ч угаас зах зээлийн үн ч гэсэн аюу хасах температур дээш өсөх туссан бас Японд энэ туризм бас үнэтэй байж л байдаг байх л та тийм ээ. Тийм утгаараа л одоо тэгж ялгаатай хийдэг байх гэж би бодож байгаа. Тэрнээс заавалхан одоо энэ хүүдрэхгүй 20-с дээш гарахгүй гэд тэрийг хийгээл нөгөө ялгаагүй 40 байж байгаа шүү дээ. Тийм. Одоо хасах 40 байж байгаа. Тэрийг ягаад хийхгүй байна гэдэг дээр л бийж байгаа. Зөв. Яг мэдээч өөрөө хэлснээр бас үнийн хувьд ялгаатай байдаг бах. Хоёрдугаар заавал өндөр градустай хийх шаардлагагүй учраас тэгж хийдэм болов. Эсвэл яг үйлдвэрээсээ яг аль нутаг дэвсгэр дээр хэрэглэгдэх гэдгээсээ хамаарат цаанаасаа тэгж хийдэг байж болох юм. Тэгээд яг ийм байхгүй юу. 100,000 км явж чадахад энэ 40 градустай температур 40-төөгөө л байгаад байх юм. Одоо ингээл явгаад л яах вэ гэсэн бас асуулт гарч ирдэг. Тийм шүү дээ. Гэтэ ерөнхийдөө заавал 100,000 хүрэхгүйгээр магадгүй нэг 3 жил ч юм уу яваад сольчиход бол гимгүүл гэсэн. Энэ бол тий би бол тэгж. Ер нь бол ямар нэгэн тослогооны материалч бай. Тийм үү? Ер нь бол нэг норматив хугацаа байгаа шүү дээ, тийм үү? Тэгээ тэр хугацаанд нь яагаад солих ёстой юм бэ гэхээр мэдээж харахаар дурангаар харахаар градус нь бол тий. Тийм үү? 40-тэй 45-тайгаа байж идэг. Тэгвэл саяны тийм тослох тэр чинь чанар дээр нь ууршилт гэдэг юм уу зэв үүсгэх тийм үү одоо ингээд химийн тундас үүсгэх тийм энэ өөрөө найрлагууд нь бас ингээд нөгөө муудад явж идэг учраас та бүхэн бас нэг 3 жилдээ ч юм уу тийм боломжтой бол ингээд турист гэдэг зүйлийг бас солиод байгаараа гэж зөвлөж шүү дээ. Хүчний бохирдол байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо антуризм чинь үзэн тий эсвэл нэг сервис хийлгэхэд чинь ингээд антуризм гоожулждаг зарим тохиол буцаага хийждэг. Тий. Тэгээ эн чинь өөрөө бохирдол орчны бохирдол үүсч тоосчлт тэр болгоно одоо нэг бохирдол юу явсараагаал
энд эндээ одоо фон гацаах ч гэдэм үү те бомбныхаа шаарганд моох ч тийм одоо ингэж асуудаг юм л да хүмүүс. Энэ парны радиатор нь яагаад ингэ дотроо ингэ бүглэрчөөд байна. Би бол одоо цаг тухайн үед нэг антриза солиол явж исэн ч гэдэм үү те. Яагаад зарим хүмүүс машин ямар ч тийм бүглэрл үүсэхгүй 5-10 жил унаад болоод байхад зарим хүнийх нь машин одоо Монголд орж ирээд 3-4 жил ч юм уу яваад ингээ фармарын дотроо блокн дотроо ингээд их тундас үүсээд бүглрөөд идэм бэ гэж асуугаад байгаа байхгүй. А энэ дээр бол хамгийн нэгдүгээр төрөний хэлсэн дээр Японд ямар нөхөр унжсэн байх уу? Тэр нөхөр нь хэрэгсээр үсвэлтгээгээ хөрлийн шиг мэгнээ сольдог байсан байх уу, тийм ээ? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар одоо ингээд дамжиж зарагдсан машинууд ер нь бас жоохон асуудалтай шүү дээ. Тэр урдны нөхөр нь магадгүй нэг зунжингаа ус хийгээд явцсан байж болно, тийм ээ? Тэгээд иймэрхүү асуудлаас болж ийм ялгаатай байх жишээний. Тэгээд ерөнхийдөө парны радиаторууд хамгийн түгээмэл асуудал бол нэг тал руугаа салон нэг тал руугаа хөдөлгөөгээд нөгөө тал руугаа халуулах ийм асуудал байдгийг. Түрүү жил зөв зүгээр нийтдээ халуулдаг байсан. Энэ намар ийм болчлоо гээл ийм асуудал их толгордог байхгүй. Тэр ялгаагүй л тэгэл нөгөө тунц юунууд чинь баг багаар хоримтлагдж байгаа л зуны улиралд тэр чинь нөгөө нэг калапангараа ингээд хүүтэн дээр нь ингээд 50 гут ихэнх автомашинууд чинь нөгөө фарн дээр хаалттай байдаг шин. Тэнгүүч тэр фарны радиатор ямар ч эргэлтгүй нэг антурис ингээд нэг зунжингаа явж байгаа штэ. Тэнгүүт бүглэрэг төгцсөн байсан юу н тэр дотроо оруулд ороод хөдөлгөөнгүй орчин удаан байнгут илүү хурдан бохирдох магадлал байгаад ах шиг байгаа юм. Ер нь бол тийм шүү дээ нөгөө кондишн дугаар тавихад парны радиатор кондишны радиатор хоёр ч ингээд зэрэгцэл байж байгаа шүү дээ. Дунд салон дотор ингээд байж байгаа шүү. Тэгэхээр чин хэдий кондишны радиатор хүүтэн болоод байгаа энэ л парны халаад байвал тэр чинь өөрөө айгу энэ нөгөө кондишны чинь өөрөө сэрэг үлэгт өөрөө муучдаг учраас таны та зүгээр наана ингээд салон дээр ингээд нэг хавхлага хааж байгаа мэт болов цаана машинуудад ингээд нөгөө парныхаа эргэх шугамаг бас давхар хаачдаг юм аа. Тийм үү. Тэгээд тэр чинь яг нөгөө манай монголчуудын хэлснээр нөгөө нэг илтгэж нөгөө тогтоолоос үнэхэр дөө гэдэг шиг тийм үү. Тэр шиг яг ингээд нэг хөдөлгөөнгүй байгаа тэр антивирус чинь зунчаас хэлэхгүй л гэсэн үг тийм үү. Тэгэхээр чинь яг тэр нөгөө тонцлууд яг тэндээ ингэж хоримтлагдаад ийм одоо пара бүглэрдэг ийм асуудал бас үүсдэг юм байна шүү. Юу түшиг миний одоо чи нэг 23 жилийн нафтын салбарт гэдэг юм уу тэр ч маань хөргөлтийн шингэний энэ хөргөх системийн салбарт ажиллаж штэ. Маш олон янз янзын үйлчлүүлэр байж байгаа. Нэг гоё хөгжилтэй нэг тийм гоё дурсамж яриач гэж шүү. Ингэсэн юм аа. За одоо бас 10 жилийн өмнө манайх чинь радиаторын дээд банк гэдэг одоо Power хэсгийг шинийг сольдог, бүр олдохгүй ховор үн өртөг өндөртэйг өнгөн цагаанаар өөртөө хийж өгдөг шүү дээ. Тийм банк хийдэг тий. Тэгсэн чинь нэг Honda CR-V RD5 гэдэг машинтай нэг их чирлээ. Радиаторын дээд банк нь ингээд цуурцсан. Тэгээд тэрийг нь янзалж өгөөд ингээ явууллаа. Тэгсэн чинь хэд хоногийн дараас амар ууртай ихчтэй хангинаал ороод ирлээ шүү. Досоол нь гойцсон гинэ. Танай нөгөө Монголын номер 1 баталгаатай найдвартай газар гэдэг байсан үгсэн хойноо ёстой нэрэ тэр чинь гоожоод антурис нь гоожоод би өстой замын голднуудны бол явуулаад яагаад гэвэл амар уурлал ороод ирлээ үрх юм. Тэгэл би очиод оншиллоо. Ингээл харсан чинь миний сольсон дээд банк чинкос мөксрэ зүг зүгээр шүү. Тэгсэн чинь радиаторын доод банкны тосоолын гоожуулдаг хүүс ингээд байж идэг шүү дээ. Тэгсэн чинь нөхөр одоо өөрөө ч юм уу хүүхдэн ч юм уу унж явж байгаад доогоороо овгор шороо ч юм уу гадас ч юм уу юм зөксөн байгаа юм. Тэнгүүтээ нөгөө карантин ингэнгүүт ингээ хух явцсан. Завсар үсцэн ангаацсан. Тэрүүгээр хамаг тосоолон гойчсон. Яг. Тэгээд ингээд ихчд бүр гаргаж ирээд миний ингээ сольсон банк зүгээр байна. Энэ доод банк нь ингэсэн байна. Тэгвэл та нар энийг ингэсэн байсан нэг хүмүүсийн янзлаад өгчихгүй яасан юм бэ гэдэг. Тэгэхэд бол шалгаа тавих тэр мөр зүв зүгээрсэн. Тэгсэн чинь л ингээд доогоороо юм зөксөн байна гэсэн ихч за байж байгаарай миний дөө би нэг хүн рүү яриад хэлгээл тэгж. Тэгэхээр тэгсэн чинь цаана ингээл ярьж байгааг сонсч хөөхт рүү чи хэд хоногийн өмнө тэр хинтэйгээ хамт миний машиныг унаад явахдаа яасан чи гэж ярьж. Тэгсэн нөгөө хөөхтөн зайлвал баригдаад үннээ хэлсэн юм шиг л. Ээж би явж байгаад нэг хажуудлын жалгар руу ороод доогоороо нэг овгор шороо ингээд цогцсон юм аа. Тэгээд би танаас айгаад хэлээгөө маа гэд.
Тэгээд ихч үннээ мэдснийхаа дараа уучлаарай миний дүү өстө би өстө үнэхээр муухай зан гаргалаа тий. Нөгөө муул юм бол хойд толын хар уухай гэдэг шиг радиатор янзлуулсан нь одоо дутуу янзлсан байж гэдэг юм уус хар ухаандаа манай хэн ч ерөөсө тэгж бодоол хангинал ороод зөндөө хүмүүс үйлчлүүлж байгаа ш тэнд. Хараад нөгөөдөлч үргэж байгаа юм чи ямар газраар яаж байгаа юм бэ гэж бодоод чи эргэлзэн ш хүмүүс. Тэгэл зайлвал ихч зайлвал өстө дүү миний дүү уучлаарай би өстө нэр юу туханд үргэлгүйстэй нэг доромжлоод өстө муухай үгээр дүүгээ хэлсэн байна өстө уучлаарай нэтрээ гэл тэгэл явах жишээний ч юм уу ингээд хөгжилтэй ч гэмээр юм уу сургамжтай ч гэмээр юм иймэрхүү асуудал зөндөө бол тийм шүү дээ. Яг чарчилтэй тийм нэг. Тийм. Доктор салбарт угаасаа ч ер нь тэгэл ажиллаж байхад мэдээж хүнд үйлчлэгээ үзүүлж байгаа юм байна. Тэр үйлчлэгээ үзүүлж байгаа хүн тэр үйлчлэгээ авсан үйлчлэгэнд сэтгэл хангалтуунч байж болно, сэтгэл дундуурч байж болно тийм үү? Янз янзын үйлчлүүлэгч нар ч одоо янз янзын лавир гаргаж байгаа шүү дээ. Ер нь бол чиний энэ хөргөлтийн системийн буюу энэ радиатор гэдэг зүйл чи өөрөө айгүй тийм юутай эрсдэлтэй салбар байхгүй тийм үү? Одоо нэг ямар ч инч гэдэг юм уу тийм явах үед ангийн салбараасаа илүү радиатор гэдэг юм энэ хөргөлтийн шингэн гэдэг зүйл чи өөрөө хүн одоо юу гэдгийг энгийн зүгээр мэрэгжлийн бус хүн тэрийг шалгаж үзэх тийм үү? Тэр таг нь тэрийг онгойлгож барих бол бүр айгүй асуудалтай байхгүй юу? Тий. Тэгэхээр бол ер нь 100% ер нь хүний амь настай холбоотой асуудал. Одоо жишээ нь юм байхгүй юу? Говьд мовд явж байгаад магадгүй радиатор нь задраад усгүй ангаж өгөх юм бэ гэх. Тэгнь шүү дээ. Гэрэл дохиоч юм хагарцсан бол яаж иж байгаа яваад ирнэ. Тэгнь. Радиатор ингээд хагараад ч юм уу цоороод трийг үнэхээр наазахын монголлох чадваргүй жолооч байх юм бол тэгэл хөлдөж өгөх ч юм уу ангаж өгөх магадлалтай учраас хүний амь настай холбоотой маш хариуцлагатай ажиллаа. Тийм учраас ер нь гүйцэтгэл бол ер нь бол нэг 100% байж шалгаж тийм одоо ингээд одоо танах ч одоо ер нь бол Монголдоо ер нь яг энэ радиатор худалдаа, радиатор засвар үйлчлэгээр ерөнхийдөө 20 гаруй жилийн түүхтэй төрөлжсөн тий. Тэгээд бас баталгаатай үйлчлэгээ үзүүлдэг гэдгээр ер нь бол бусдаас бол арай давуу байх гэж нь бол миний өөр бол бодож байгаа юм. Тийм учраас тэр одоо ер нь танаа дээр чинь одоо 20 жил одоо ингээд миний хүчин ганцаараа л ажиллаагүй л баг тийм ээ. Ер нь бол маш олон залуучууд байдаг ч очихоор таньдаг тийм. Ингээд өнөр байж байгаа шүү дээ. Манай чинь ингээд байнгээл очиж байгаа юм чинь. Тий одоо манай нарка байна 13 жил ажиллаж байна. Зөв. Манай төвшөө баянаа гээл одоо дүүнэр бол одоо ингээл 8 9 жил ажиллаж байна. Саяхан тэр евро 22-ын төвчний тийшээ нэг салбар нийцсэн байсан уу тий? Тэгсэн хуучин 22-ын давчааны тэнд манайх нэг салбартай болсон. Түрүү жилийн 24 оны 11 сард ашиглалтанд орсон. Тэнд бол төлхөө одоо хүнд машин механизм, том машины радиаторын засвараар голчлон дагуулсан салбар. Мэдээж бас бусад жижиг тэрэгнүүдээ ч янзлан бас зарна. За мөн пар кондишн хийдэг үйлчлэгээнүүд нь хийгдэн. Тэгтээ төлхөө том машины радиатор засвараар дагуулсан салбар. Нэр танах чинь бас юу яадаг шүү дээ. Зөвхөн радиаторч биш энэ нөгөө хөргөлтийн сэнсний моторууд, кондишны нөгөө парны жанаа манам гэдэг бүгдээрээ ерөөхдөө бол байгаа тий. За ер нь хөргөлтийн системийг тойрсон эд ангиуд бол нэлээд төлхөө байгаа. Тэрэн дундаа болохоор кондишны мотор, сэнсний мотор. Сэнсний одоо сэнсийг ажиллуулж байгаа энэ мотор чинь бол ерөөхдөө Toyota-гийн Lexus одоо голчлон Монголд явж байгаа машинуудын нэлээд эвдэрдэг. За жишээлбэл ямар машинууд төлхөө эвдэрдэг гэхээр одоо харьяар RX одоо энэ 65 харьяар Крон савлан дотроо шотгон дуусна чехран бүр нам зогсно. Тэрнээс болж яг ус ална. Тэгэж. Ерөөсө ганц тэр хөргөж байгаа радиаторын дотор хөргөлж гэдэг чинь хөргөж байгаа юм сенсич ажиллуулж байгаа юм тэр мотор байгаа шүү дээ. Зарим машин дээр нэг байна, зарим машин дээр хоёр байна. За тэгэнгүүт одоо энэ харьяар RX, Chrome юу гэдэг те Toyota-гийн Монголд голчлон байдаг машинуудын ер нь их шатдаг. Тэрийг жолооч нар яаж мэдэх вэ гэхэлэр ерөөсө усны температурын дайчиг өсдөг. За төгжрөл дотор нэг удаан цосох ч юм уу нэлээд тасралтгүй нэг цаг маг явах те. Одоо 4 сараас эхлээд мэдээлэлтэй тий. За тэгэнгүүт 4 сараас кондишн тавиад хөдөлгүүрт ачаал ирдэг штэ. Тэгэнгүүт л ерөөсөө усны дайчиг дээшээ гоцоогоод ирэх юм бол за энэ ер нь радиатор бохирдсон эсвэл сэнсний мотор ямар нэгэн байдлаар ажиллахгүй болсон байх магадaltaй л гэж бодох хэрэгтэй. Тэгээд ийм бид он залуу сэлбэг ховортой машинууд
радиатуудын тэр одоо систем мотор юу Монголд байхгүй гэж боддог байхгүй юу. А тэнгууд манайх ч нөгөө төрөлцсөн газар гэдэг утгаараа тэр систем моторууд ингээд байж ах жишээ. Зүг. Тий. Ийм учиртай. Тэгэхээр эрхэм үзэгчд маань манай блогийг сонирхон үздэг сонсдог те хүмүүсүүд маань бас яг энэ үнэхээр автомашинтай холбоотой яг энэ хөргөлтийн системтэй холбоотой одоо юу гэдэг парны одоо ингээд шалан гэдэг юм уу те 3 бэлчээрэн тэргээл мэдэр байдаг шүү те. Ерөнхийдөө иймэрхүү юмнууд манай түвшиг буюу манай радиатор сервис дээр бол 100% бэлдэн байж идэг юм байна лээ. Би ч бас нодлон нэг Ford юуны 3 бэлчээр өөрөө нөгөө мотор залж авах чагаад татаад гуулж байгаа хөх чинь пиавар тий. Тэгээд тэр чинь айгүй яана гэдэг ингээд бодсон чинь байдаг шүү. Тийм тэгсэн чинь ярьдаг байхгүй шүү. Ийм 3 бэлчээр нэг хэрэггүй муусаа юмнууд байна уу? Би ч яг эднийх шиг тийм шинээрээ байж л гэж мэдэхгүй байгаа юм чи. Бас хийгээд үү. Тийм. Үгүй болохгүй болоод өгшөө чинь тийм өнгөн цагаанаар хийлгээд авт юм уу гэсэн чинь Ford юу юм гэж чинь. Энэ тэрийг хэлсэн чинь Наадмууд бэлэн байж байгаа шүү дээ. Манайх бүр манайх ингээд бүр төмөр нь байгаа шүү дээ. Наадмууд ч ингээд пиавар байдаг байхгүй да. Нөгөө хуванцрууд чинь нөгөө олон жилийнхаа юм дээр ингээд явсаар байгаа тэр чинь нөгөө бүр ингээд үжирсэн тий. Тэгээд тэр нөгөө мө хомгоочг нь аваад мултлын оронд хуурчдаг байхгүй. Айгуу түүх. Жаахан янгууд чинь хуурчдаг. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд маань бас манай төрөлжсөн тий. Хөргөлтийн системийг төрөлжсөн одоо сервис энэ дээр маань бол байгаа шүү гэж зөвлөё. За надад нэг асуулт байна. За одоо RX дунд үеийн RX Harrier гэдэг машины радиатор шүү дээ маш амархан одоо гоождөг шүү дээ. Тий, алдартай. За тэгэнгүүт би болохоор биний бодлоор бол хоёр талтай банктай байдаг шүү дээ. Тий. Дээрээ доороо биш хоёр талтай. Хоёр талтай банктай болохоор тэгж амархан одоо эвдээд байна уу, хагарч цуураад байна уу, эсвэл ямар асуудал байна тэрэн дээр нэг шинэ. За наадах дээр тайлбар. За энэ ерөнхийдөө энэ Harrier гэдэг машины дунд үеийн загвар бол 2003 оноос үйлдвэрлэгдсэн. Хабрид нь 5 оноос эхэлж гарсан. За яг наадхан дээр чи би нэг 10 оноос хойш ер нь их эрчимтэй зоорлцсон гэх юм уу, сольсон гэх юм уу, янзлсан гэх юм уу тийм. Тэгээд ерөнхийдөө энэ олон жил наадах чи ингээ бодоод ахнаа ийм ингэж дүгнэлт гаргасан. За хабрид Harrier дээр жишээ авъя. Хабрид Harrier чи 3300 хабрид хөдөлгөөртэй том мотор шүү дээ. Тэнгүүд радиатор нэм нэмхэн. Тэнгүүд хоёр талдаа босоо банктай. Хоёр талдаа босоо банкн дээр нэг юм хоёр хөндлөн төмөр ингэж орж ирж байгаа юм. 12-ын болтоор ингэ богдсон. Ганцхан тэр хөндлөн төмөр дээр ийм том мотортой хоёр сенс. Урд талд нь кондишны радиатор, цахилгаан моторын радиатор бүгдийн тэр 4 ширхэг 12-ын болтон дээр өгсөн. Тэгээд дэржигнүүртэй замд явна. Монголын нөхцөл ямар вүлээ. Тэгэнгүүт ерөнхийдөө хагарах төгцсөн байсан юу нь Монголд орж ирээд их хурдан. Яагаад тэгэхээр савлгаа маш их байна. Нэгдүгээр хөндлөн барилттай радиаторын савлгааны болохоор энэ нөгөө хөндлөн гуурснууд их уг дээр ирдэг. Дөрвөн болон дээр ирдэг. Тэгээд гуурсныхаа угаар явах магадлал маш өндөр байдаг. Дээр нь радиаторын хуванцар банкны хийцлэл дээр болохоор пиаврны найдлага энэ төр бол яг гоо ерөнхийдөө нэг 2000-аад оноос хойш арай жоохон муудсан болоо да гэсэн зүгээр хөө хүний дүгнэлт байгаа юм. Урдны бүр оны машинууд бол нэг 10-аас 15 жил яваад мараал илэгдлэр хуванцар банкнд хагардаг байсан бол одооны машинууд нэг 7-8 жил орчим яваад хагарах жишээний тийм. Тэгээд Harrier яагаад тэгж их хэвдэрдэг вэ гэхээр нэгдүгээрт үйлдвэрийн хийцлийн алдаа байна. Хоёрдугаарт яг хөө тэгээд манайхан чинь нэг 10 жил, 8 жил, 10 хэдэн жил явсан хуучин машин унаад тэгээ Монголын нөхцөл цагаагаар замын нөхцөл орж ирээд хэцүү байна тий. Бусад машинаас арай илүү төрүүлж эвдрээд хагараад идэв болоо гэж боддог шүү дээ. За энэ асуудлыг шийдсэн шийдэл байна уу? За энэ асуудлыг ингэсэн. Саяхан та хэд манай пэйжийг харсан бол нэг хөнгөн цагаан банктай Harrier радиаторыг би таслагчаар шууд ингээд зүсээд онгойлгоод ингэж үзүүлж байгаа. Тэрийг болохоор ингэсэн. Hybrid Harrier, Hybrid Kluger RX 400 гэдэг загварын энэ машины радиатор бол дэлхийд даяараа эвдэрдгээр алдартай. Зөвхөн Монголд хийж байгаа юм биш тийм ээ. Америк, Латин Америк, Африк одоо Аз халуун газар тийм их эвдэрж байгаа. Тэгэнгүүт би болохоор хятадын номер 1 одоо бидэнтэй хамтарч ажиллаад 15 жил болж байгаа үйлдвэр байгаа юм. Farid Group гэдэг байгаа. Тэр группийн маань зөвлөх гэж явдаг үйлдвэрийн. Би бас нэг тий радиаторуудын загварууд дээр одоо яг аль нь юу нь болохгүй байна, юуг нь засаж сайжруулмаар гэдэг зөвлөгөө өгнө шүү дээ. Тэгэнгүүтээ Harrier радиаторыг би ингэсэн. Хоёр талын хөнгөн цагаан банктай. За тэгвэл хөндлөн гуурснуудыг маш зузаан. Тэгэнгүүт доторх
арзгар латуунуудын бас нуулсан ирмэгтэй буюу амархан налагдах нь бага. Тиймэр тэгээд хөндлөн тулгуурыг дотор талд нь бэхэлгээтэй. Нөгөө нэг гадлаа нөгөө 12 боож байгаа дээд доод. Тэрний дээдлийнх нь яг нөгөө нэг тэр төмбөрнөөсөө гадна бас эн чинь нөгөө нэг гуурснууд явж байгаа хамгийн дээр доор нэг юм хөндлөн өнгө цагаан явдаг байхгүй. Тэрийг болохоор ингээд хоёр талд нь бэхэлгээтэйгээр ингэж тусгай захиалгаар гэх юм уу да. кондишн радиатор шиг шүү дээ. Тий, тэгэж хийлгэж авчирсан. Тэгээ гуурсан дотроо таслаатай. Тийм болохоор Монголын замын нөхцөл, цагаарын нөхцөлд ерөнхийдөө нэг 5-аас дээш жилийн эдлгээтэй гэж бодоод. Тэгээ сая 3 сараас манай худалдаанд эхэлсэн. Ер нь бол одоо урд нь одоо юу гэдгийг энэ сайжруулсан одоо загварчин гарахаас өмнө яг уламжлалт загвараар явж исэн байна. Тий. Хичнээн шинийг сольсон ч 3-4 жил болоод ч юм уу 2-3 жил болоод дахиад бас хагас магадлалтай. Ер нь үүсдэг байсан уу? Зөндөө үүсдэг. Тэгээд тэрэн дээр бас ингээ хүмүүс танах чи одоо найдвартай газар гэв эзтэй гэд нөгөөгөө хэлнэ штэ. Тэнгүүд манайх чи эний чи яг үйлдвэрлээгүй шүү дээ. Авчирж байгаа. Тийм болохоор ингээд тайлбарлаж өгнө. Тэгвэл зарим хүмүүс маань ойлгоно. Тэгээд яг хоёр дахь удаага худалдаа авалт хийж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний хөнгөлт үзүүлээд ингээд явуулна. Тэнгүүд энэ шин загвар бол маш давуу талтай. Одоо жолооч нар их дуртай болж байна. Гэхдээ яг энэ сайжруулсан одоо энэ нөгөө жишээ сайн ярьлаа тийм савлгаа ихтэй те ийм хийцэлийн өвж яхаалтаатай ийм байгаа учраас манайх одоо яг энэ энд ийм бэхлэхтэй шүү те энэ одоо ерөөхдөө бол би чамд танд бол нэг 5 жилийн баталгаа бол өгнө гэдэг юм уу те. Тий, ер нь бол яг хөө ингэж байгаа юм. Альва зүйлд бол яг 5 жилээр нь бас баталгаа өгөхгүй. Ер нь бол жилийн баталгаа өгж байгаа юм. Тэнгүүд чи нэг шинэ хөргөгч авахд 3 жилийн баталгаа өгдөг шүү дээ. Чи 10 хэдэн жил хэрэгжилдэг шүү дээ. Тэнгүүд яг хөө радиатор дээр бол ер нь бол шинэ радиатор манайх 6 сарын баталгаа олгодъё. Энэ хөнгөн цагаан радиатор дээр бол жилийн баталгаа олгож байгаа. Тэгвэл ерөнхийдөө эн чинь цаашаага ингээд ерөнхийдөө ханаа харагдана шүү дээ. Тийм шүү дээ. Үнэхээр 3-аас 5 жил ямар ч асуудалгүй явж гинүү 5-аас дээш жил явж гинүү гэдэг нь харагдана. Тэгвэл би бол энэ дээр бол нэлээд ихтэй байгаа. Өөрөө бүх алдаа мадаг бүх юм нь өөрөө хийгээд явцсан. Тийм загварыг гаргацсан хүний хувьд тийм байгаа. За. Ер нь бол тэгээд сая бас өөрөөр нөгөө радиаторын бас энэ хийслэл дээр бас Монгол инженерийн хувьд тийм үү? Үйлдвэрийн зөвлөх болоод хувь нэмрээ оруулаад яг одоо энэ зөвхөн Монголд энэ 300 харьяар тийм энэ клубэр те эдний зөвхөн Монголд дэвдрээд байгаа юм биш энэ дэлхийд даяараа асуудлууд байна гэдгийг ерөнхийдөө хараад энэ үйлдвэрийн бас шийдэл дамжлагт бас хувь нэмрээ оруулаад явж байгаа найзаар бол бас бахархаж байна. Ер нь тэгээд хөргөлтийн систем нь зөвхөн радиатораас гадна маш олон эд анги байдаг юм аа тийм ээ. Одоо нөгөө усаалаад байна, ус тургаад байна гэдэг чинь тэр чинь. Тэр бас нөгөө хороо палах тийм. Автомашины автомат хорооч өөрөө юу яадаг вэ? Урагшаага 2 төрөв яваад радиатораараа хөргөлт хийдэг юм. Одоо бас нэг юу яж байгаа шүү дээ. Банкн дотроо давхар тийм одоо тосног өгөөд явж идэг. Энэ маань бас яг нөгөө радиаторны чинь яг энэ хороомч бас өөр юм хөргөлтийн системтэй мөн хөргөлтөөс гадна өвлийн хүйтэнд эн чинь бас бүлээцүүлж явах хэрэгтэй ийм хоёр талын ийм үүрэгтэй байж байгаа шүү дээ. Тэнгүүл яг нэг Land Cruiser дээр минийгшин та нар инженерүүд манайхан бол мэдэндээ одоо ингээд Land 80 100 200 одоо ингээд Land Cruiser-ууд байна шүү дээ. Автомат хороотны хурдны хайрцагтай машинууд дээр түгээмэл гардаг асуудал байдаг. Тэр зуны халуунд одоо ингээд хүнтэй ачаатай одоо ингээд жоохон зүтгүүлнэ шүү дээ даваа өдмөд. Тэнгүүд 80 temp гэсэн улаан гэрэл аснаа. За ямар тохиолдолд энэ асаад идэм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тийм. За тэгэнгүүт ийм байгаа. Нэгдүгээрт радиатораа сольж ирсэн. Солихдоо хямдхан одоо хямдхан үйлдвэрийн хөргөлтийн тэр хоолой нарийнхан тийм радиатор тавьсан биш юм бэ. Нэгдүгээр шалтгаан бол. Хоёрдугаар шалтгаан бол хичнээн яг оригинал радиатортай ч гэсэн тэр радиаторын доод банкн дээр байгаа тэр төрөв биш үү? Тэр чинь ингээд 8-аас 10-ыг нэм секцтэй байгаа шүү. Тэр секцнүүдийн завсраар шавар, мавар нөгөө нэг тундас мундас юм чи ороод ингээд нэг өглөцсөн. Лаг шавар шиг болчихсон байдаг. Тэгэнгүүт нөгөө чинь хөргөх үүргээ гүйцэтгэж болчихж байгаа. Ядж доод банкн дээр байж байгаа. Тий, доод банкн дотор. 3-р шалтгаан болохоор хороодны тосоо солихгүйгээр маш удаа явсан ч юм уу муу тос хийснээс ахуулаад тэр дотор чинь бас нөгөө нэг кондишнер радиаторын юу шиг жижиг нүхнүүдээр нөгөө хороодны тос чинь ингэж орж гарч байгаа байхгүй. Тэр нүхнүүд нь дотороо бүглэрчдэг.
Дотроо бүглэнгүүд хоропны гүзээ дискнүүд улайсан. Тэгээд хоропоо явдана. Одоо хамгийн их тулгардаг машин бол Land 80. Land 80 тий. Тэгээд энэ асуудлыг шийдэхэд бол би бас одоогоос хэдэн жилийн өмнө юм бэ 15 оноос ахуулаад яг наадхан дээр ч бас ажиллаад нэмэлт хийцэл дээр бас 12 игнээ хөргөлтийн 3-тай Land 80 радиаторуудыг оруулж зарсан. Тэнгүүд хүмүүс ч бас нөгөө нэг танай энэ радиаторч одоо хятад улсад хийгдсэн мэт дээ. Тэгсэн мөртлөө бусад газруудаас яагаад ийм илүү үнэтэй байна гэж асуусан. Тэнгүүд би өөдөөс нь тайлбарлана. Тэнгүүд ихэнх нь ойлгоно. Зарим нь бол ойлгохгүй. Тэнгүүд одоо 15 он гэж 11 жилийн дараа Land 80 ундаг хүмүүс бүр ингэж ярьдаг болсон. Машина зарахтаа радиатор сервисийн хороп халдгүй радиатор шинийг тавьсан. Нөгөө зар дээр. Тэгэж оруулдаг гэсэн. Тэгэж одоо энэ Land Cruiser эзэмшигт манай радиаторыг тэгэж таньсан байна. Хөдөө гадаа явдаг жолооч нар ер нь бол тэгээд хэрэглээд сайныг мэдчингүүтээ нэг нэгэндээ хилээд ам дамжаад тэгээ ерөөдөө зуны үйлрэлд бол голцоо Land Cruiser загварын машинуудын радиаторууд манай борлуулалт арай илүү сайжирдаг. Зөв. Тэгээд ерөнхийдөө түгээмэл байдаг л нэг загваруудыг бодвол сэтгэн зузаа. 3.6 см-тэй байдیں۔ Ер нь ихэнх гадуур зар гэж байгаа. Манайх хот 4.8. За тэгэнгүүт автомат хоропны хөргөлт нь болохоор зүгээр нэг иймэрхүү нарийнхан гуйлын хоолойтой байдаг. Ихэнх газруудын. Яг хөө зүгээр хүмүүсийг муулж байгаа юм биш. Би тэгж нэр зохиож хэлэхгүй. Гэхдээ ерөнхийдөө тиймэрхүү байгаа. Тэгэнгүүт манайх 12 игнэт. Тий. Ийм өчрөлтэй. Тэгэнгүүт power банктайнуудын цол хөнгөц байгаа юм гэдэг болсон. Тэгэнгүүт даралтан төсвөртэй. Тэг шүү дээ. Баргийн юм задрахгүй. Land Cruiser юу хөнгөн цагаан банктай гиснээс би яг нөгөө нодлон манай нэг найз нөгөө том тэрэгтэй уушаа ачаа зөөдөг. Тэгээд чойрон тент радиаторыг үлээчлээгээд. Тэгээд би залгадаг байхгүй ийм машин радиатор байна уу гэж. Яг одоо бол билээ алгаа. Гэтэ удахгүй буунаа гэдэхгүй. Гэхдээ ингээ банк нь ингэччихээ гэсэн чи аваад түрүү дэргээд. Тэгээд би радиаторын тендээс салгаад нааш машинаа унаагаар явуулаад өгч байгаа. Тэгч манай хүн дээд банкын хөнгөн цагаанаар хийж байгаа тэр том машин одоо том радиаторыг бүр том нөгөө ачааны машин. Ачааны машин ангар том радиатор байгаа шүү дээ. Ми нөгөө явсан RX арч багаажд багтахгүй. Амар том радиатор. Тэгээ яг тэрийг хөнгөн цагаанаар хийгээд тэгээ би түрүү нөгөө энэ блог эхлэхээс өмнө түрүү нөгөө аудио сууж байгаад асуухгүй. Чи яг энэ радиаторыг өгчөө цутгаж хийгээд байна гэж үгүй мэн тий. Тийм ерөөсөө л хөнгөн цагаан лист дээр яг нөгөө дээр нь нуулаад хэвийн гаргаад гагнаад ерөөсөө одоо нөгөө нэг Монгол дархны аргаар гэдэг шиг л ерөх урлагийн бүтээл шиг юм хийж байгаа шүү дээ. Айгуу гоё болохгүй тэр чинь. Тий. Тэгээ 5 жилийн баталгаа товцоо өгдөг. За ямар хүмүүс энийг хийлэгдэв юм бэ гэхлээр нэгдүгээр үн өртөг өндөртэй. Хоёрдугаарт Монголоос олддгүй ховор. Одоо суудлын бол ачааны машины радиаторын банкуудыг хийдэг. Үн өртгийн хувьд бол 300 мянгаас эхэлдэг. За тэгээд ерөнхийдөө бол манай түшиг маань энэ радиаторын талаар 20 гаруй жилийн одоо ингээд туршлагаас гадна маш олон ийм одоо хийцлүүд дээр тийм үү Монголд юм уу энэ цагаараа нэг төрсэн маш олон хийцлүүдийг бас ингэж шинээр миний өшөө энийг ер нь патентчилж авсан уу? Ер нь бол радиаторын банкыг металлаар буюу хөнгөн цагаан гуйлаар одоо ингэж хийхийг бол би 2005 онд патентийг авсан байт. За. Тий. Тэгээ одоо хүртэл байгаа л да. Сунгаал явж байгаа. Тий хамгийн анх 2003 онд хийж эхэлсэн. Тэрийг. Тухайн үед бол төмрөөр хийдэг байлаа. Нөгөө зэвэрдгүү төмөр байдаг шүү дээ. Голомын төмөр. Тэрүүгээр хийгээд шүдээр нь ингэж хавчиж хийдэг байсан. Одоо яг технологийн шинжил асууд одоо юмаа дагаа шийдлээ дагаад хөнгөн цагаанаар хийдэг болсон байхгүй юу 2010-ад оноос арай нэг сайжраад тий. Тэгээ яг явандаа бол радиаторыг тодорхой хэмжээнд Монголд өгсөе гэсэн зорилго бол байгаа. Тэгвэл тэрийг би нэлээд судалж үзсэн. Одоо радиаторын одоо тэр гуурс латун тавцсан эднэрийг одоо ингээд гагнадаг 100 байна. Шатаах 100. Тэр бол хамгийн бага мини шатаах 100 нь л нэг 2 сая доллар юм. Дөрвөлж бас тий. Тэгээд дээр нь гол нь юм. Үйлдвэрлэл бол маш олон тоогоор явж иж магадгүй Орос руу, Казахстан руу гаргадаг. Магадгүй 200-300 хүн ажилтдаг
бэжэж ашигтай ажиллана. Тэрнээс манайх шиг жижигхэн зах зээлтэй газар бол ер нь бодлоо тийм юм байна. Тэр том үйлдвэр оруулж ирлээ гэдэг ямар радиатор ч ямар өдөр болго нөгөө талах шиг тийм үү ундаа шиг зарагддаг тийм бүтээгдэхүүн биш учраас моторын дэс биш тий. Тийм. Гэхдээ яг гандан буурахгүй тэр мөрөөдөл бол миний дотор байж л байгаа. Хизээ нэгзэгт Монголын анхны радиаторыг угсардаг үйлдвэрийг бас нээсэн байхыг үгүйсэхгүй л гэж бодож байгаа. Зүг маш их одоо том араа байна. Маш гоё том амбиц байна тий. бас. Тэгээд ерөнхийдөө автын салбарт төдийгөөс өдөө хүртэл ингээ ажиллахад одоо ингээ та яраас ахгуулаад Монголын автын салбарын инженерүүд, найз нөхдүүд, танилуд, хүрээлэл одоо олон түмнийхээ буйнаар гэдэг шиг тий? Автын салбарынхан одоо манай 8000 2000 гэдэг дугаарыг хилээл ингээл явуулж идэг тий? Тэгэхээр одоо ингээд та бүхнийхээ хүчинд танил найзуудынхаа буйнд бас чигж нэг хямралтай үед ч бас нэг хоосон зогсохгүй тий ард түмэндээ үйлчлэгээ үзүүлээд бараа бүтээгдэхүүнээ борлуулад ингээл явж байна. Зүг. За ер нь бол манай автынхан ч ба ер нь ингээ хүмүүсүүд ер нь манай радиатор сервис гэхээр угаасаа л ер нь нэг толгойд 8000 2000 тийм үү гэдэг энэ одоо бол чамайг одоо зүгээр яг одоо үннийг хэлэхэд бол үзэгч бол чамайг өнөөдөр манай блогер баягуу бол дүр царайг чинь харж байгааг үсэхгүй байхгүй. Харин 8000 2000 гэсэн дугаарыг бол ер нь нэрээ автын салбарт бол одоо тий хүн болгон толгойд бараг байгаа шүү. Гэхдээ тийм үү? Ерөнхийдөө. Ер нь бол одоо ингээд цаашдын мөрөөдлийг бас ингээд сонсоход бас радиаторын бүр үйлдвэр байгуулах гэсэн том мөрөөдөл амбиц байж байна. Тэ? Мөн энэ Монголын одоо энэ нөхцөлд гэдэг юм уу те Монголын цаг уурт тэр хийцлийн байдлыг бас ажиглаа тэрийгээ бас өөрөө тэр хятад байгаа тэр үйлдвэрийнхээ зөвлөх инженер болоод ингээд хийлгэж бариад тийм ингээд явж байгаад бас Монгол инженерийн хувьд бол бас үнэхээр гоё тийм бахархам те бахархууштай гоё сэтгэл төрж байна. Ер нь одоо ингээд цаашдаа гэж гэдэг юм ер нь энэ автын зах зээл дээр одоо энэ радиаторын талаар гэдэг юм хөргөлтийн системийн талаар би бол чамтай бол нэг тэгэж олон хүн одоо юу гэдгийг нэг марахгүй бах. Ер нь бол анхдаг гэж тийм номер 1 одоо өрхөдөө болж байна. Яг хөө сүүлийн үед янз янзын радиатор тийм үү засан нойр гэсэн олон л одоо хүмүүсд мэдээж дагаал гараад ирж байгаа тийм үү. Тэгэхээр ер нь энэ хүмүүсүүдэд хандаад чи одоо юу гэдгийг нэг гоё урайлаг гаргаач. За ер нь бол манай жолооч нар нэг үе бодвол хэрсэн болсон. Одоо жишээ нь Америкаас нэг Highlander машины радиатор Америкаас орж ирсэн радиаторыг би одоо магадгүй нэг $200 гэдэг ингээд зархад үн хэлэхэд нөхөр уцаа гаргаж ирээл Америк дахь үнийн ингээл чанар үннийхэн сонголтоогоор хараад наадах чинь тэр брендийнх юм байна те ийм байна за тээвэр юутайгаа ийм болох юм байна те гэл ингээл харж ах жишээний. Тэг штэ. Тий. Ерөнхийдөө нэг үе бодвол дан авц хэлбэг гэлэхгүй ер нь бүх зүйл их сонголттой сайхан болж байна. Дээр нь хятад улсын одоо авц хэлбэг болон бусад бүх бараа бүтээгдэхүүний чанар нэг үе бодвол үнэхээр сайжирсан. Тий. Тийм болохоор одоо заавал оригинал Toyota ч юм уу эсвэл задаргааны сэлбэг гэхээсээ илүү хятад улсад үйлдвэрлэсэн боловч чанарын хувьд бол оёомдоо нэлээд төгсөн чанартай боломжийн үнэтэй сэлбэгийн 90 үе ирээд байна. Тийм болохоор манайхан сонголтын дээр нэлээд хэрсүү хандаж өөрийнхөө санхүү болон тийм юун дээр хэмэлт гаргаж үйлчлүүлээрээ тэгээд мөн салбартаа олон жил болсон газруудыг сонгож үйлчлүүлээрэй л гэж хэлээ та. Ер нь бол яг энэ нэг салбараараа дагнаад явцсан манай мундаг инженерүүд байж байгаа шүү дээ. Одоо чи ихэд хөргөлтийн систем маржатаараа дагнаад одоо ингээд 20 гаруй жилийн нэр үүсчлээ тий. Одоо бусад одоо яг нэг машинаараа дагнаад тийм үү. Явах үедээ гараж гэдэг юм дагнаад ингээд олон жилийн туршлага урамжлуулж гисэн энэ инженерүүдийг тийм энэ доктор сууршилтай байж байгаа энэ засвар үйлчлэгээнүүдийг угаасаа ер нь одоо ч уус хэрсүү болчлоо. Тэ коммент бүх юмнуудыг одоо ингээд судлаа анализ датаа тий. Ингээ хараад ингээ сонгоод үйлчлүүлж байгаа нь одоо ер нь бол тэр одоо хууль болчлоо шүү дээ. Энэ тэнд бол бас яг бай тэгээд автын салбарт бас ажиллаж байгаа хүмүүсүүдээ одоо юу гэдгийг муулах хаашийн. Гэхдээ ер нь бол бас нэг жах тийм шудраг байгаа ч тий. Зарчимч байгаа ч шудраг байгаа ч л гэж одоо хүсье тийм үү? Тий ер нь бол үн болон чанар үйлчилгээн дээрээ ерөнхийдөө нэг хүнлэг байгаа ч л гэж
хүмүүс хэлэх гээд байгаа. Яг уу сайн газрууд зөндөө байгаа. Сайныг дагаад бас саар нөхдүүд бас мэрсэр байгаа. Тийм болохоор ерөнхийдөө тодорхой хэмжээний буух эзэнтэй, буцах хаягтай. Тий одоо пэйж руу нөрөөд тэр үйл ажиллагаануудыг харчих хэрэгтэй. Комментуудыг энийг уншчих хэрэгтэй. Тэгээд таньдаг мэддэг инженер, автын найз нөхдөөс асуучих хэрэгтэй. Тэгээд болж игэл төлсөн газраараа үйлчлүүлээрэй л гэж хэлээд байгаа юм. Зөв. Одоо ер нь бидний блогийн маань ингээд чи хэлжсэн те жоохон танаа блог жоохон хугацаанд жоохон урт байна уу та мэн тэр гэдэг. Тэгээ чи одоо яг ингээд яриад үзчихэд энэ хугацаа бол ерөөсөө бүр харамсас юм шиг өнгөрч байгаа. Харин тийм байна. 20 минут болов гэсэн чил бараг цаг болцсон. Харин тэгэхээр ер нь бол ингээд одоо блог маань ер нь дуусах шат руугаа ер нь орж штэ. Тэгэхээр чи бас яг өөрөө одоо юу гэдэг бид нар чамаас яриулаагүй тийм зүйл байгаа бол миний өгшин бас нэг гоё үйлчлүүлэгч нар тийм үү манай үзэгчдийг зориулаад нэг гоё одоо нэг эцсийн үгээ хэлээч гэдэг шиг. Нэг гоё За тэгээд манайх чинь зөвхөн хөргөлтийн систем радиатороор дагнсан Монголын анхны радиаторын төрөлцсөн сервис. Тэгээд автомашины радиатороос одоо тосоол гоожих, хөдөлгүүрийн температур халах, парчин сайн халуунаар үлээхгүй байх, за мөн air conditioning найдвартай баталгаатайгаар цэнэглүүлэх, сенсний мотор энэ төргээд хөргөлтийн системтэй холбоотой асуудал гарах юм бол манай 8000 2000 гэдэг дугаар руу залгаад мэдээлэл авч болно. За манай Facebook пэйж болох Авторадиатор Монголиа гэсэн пэйжээс дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За мөн хаягаа одоо хэлэх юм бол манайх сансраас дайрах руу хойш эргээд 300 м яваад ертөнцийн зүгээр баруун талдаа радиатор сервис гэсэн том хаягтай байдаг. За хоёрдугаар салбар маань болохоор хуучин 22-ын товчоо Mac компани яг хажууд байдаг. Утас нь 99-6-2000 гэдэг байгаа. За тэгээд автомашин эзэмшигч золиоч нар маань одоо дулааны улирал эхлээд air conditioning асуудал гарах юм бол хамгийн эхлээд салоны шүрээ нэг бохирдсан байвал солиод яваад үзэх хэрэгтэй. За тэгээд кондишн мэдээж олигтой гоё хүүтүүлэхгүй бол манай дээр ирээд янзлуулж болно. За яг 5 сар 6 сар жоох очир дараал үүсэх гэдэг. Тийм болохоор 4 сардаа багтаагаад ирэх юм бол ямар ч очир дараалгүйгээр яг манай төрөлцсөн үйлчлэгийг авч болно. За тэгээ өнөөдөр нэвтрүүлэгтээ блогдоо урьж оролцуулсан хоёр найздаа баярлалаа. Хоёр найзынхаа одоо эхлүүлсэн энэ сайхан блог энэ автын инженеруудын иймэрхүү блог нэвтрүүлэг ерөн сүүлийн үед их ховор байгаа. Тийм учраас хоёр найзын энэ нэвтрүүлэг цаашаа түүчээлээд амжилттай сайхан явах болтугай. Олон сайхан инженеруудыг оруулж тийм ээ. Одоо жолооч нарт үнэтэй сайхан зөвлөгөөнүүдийг өгч тийм ээ. Цаашдаа энэ сайхан блог нэвтрүүлэг нь өргөжинд хэлж сайхан ажиллах болтугай гэж ерөөё. За Ерөөл Батар шигэ. Ерөөл Батар шигэ гэж. Тэгээд бас миний бас нэг хэлдэг зүйл байгаа. Та мэрэгжил нөхд минь ээ тийм үү? Үнэхээр автын радиатор хөргөлтийн системийн талаар бас сурч мэдээ тийм үү? Ямар асуудлууд байдгийг тийм сурч мэдээ гэх юм бол манай төшиг инженер маань тийм үү? Одоо бидэртэй нийлээд танд сургалт зөвлөгөө заавар гэдэг энэ зүйлийг өгөхөд бол 100% бэлэн байна. Хуурхан бөгөөд бас албан байгууллагуудтай хамтарч ажиллахад бол бас болно тийм үү? Тэгээд мөн БЖ Саба дараараа биднийг дэмжээрэй гэж хүсье. Ер нь бол анхны одоо блог хийгээд явж ирснээс хойш одоо яг хаа гэдэг ярьцлага юм дээр туршлага суугаад л явж гүнээс яг л адилхан камер хараад ингээд нөгөө хилгүү болчдөг л. Одоо бас яг хаа тэгээд болж байна. Тэгээд биднийг дэмжиж урамшуулад одоо үзээд урамшуулад бас засаалах зүйлүүдийг манаас хэлж өгж байгаа найз нөхөд болон биднийг үзэж байгаа үзэгч автомашин эргэлэгч та нартай маш их баярлж явдаг юм шүү. Ингээд бүгдээрээ урайгаа хэлье. Аюулгүй зорчоорой гэж хэлж байна. Аюулгүй зорчоорой. Одоо яг 1 2 3 яг. Аюулгүй зорчоорой.